За 5 дугаар ангид ороход хэрэгтэй зүйлсүүд за ингээд та нартай хэлэх чинь сайн сонсож байгаарай. За 5 дугаар ангид ороход хэрэгтэй зүйлсүүд бол тодруулагч, олон тасалгаатай, цүнх гэдэг нь болохоор ингээд олон цахилгаантай тэгээд тэн дотор нь одоо жижигэн жишээ нь тодруулагч хийж болно. За дунданд нь болохоор юугаа хийж болно? Пеналаа. Тэгээд нэг бага зэргийн нэг томд нь дэвтрээ хийгээд тэгээд хамгийн томонд нь болохоор номоо хийж явахад бас болох ба. За тооны дэвтэрнээс заяа. Дэвтэр болохоор за нэг ганц 2 буудал хэрэгтэй. Тэгээ монгол хэлний дэвтэр болохоор бас адилхан 2 буудал хэрэгтэй баг. За тэгээд та нарт өнгөнгийн үзэх хэрэгтэй ингээд юм тэмдэглэхэд маш амархан. За тэгээд мэдээж гортох хэрэгтэй. Тэгээд за пенал болохоор заяа та нарт нэг иймэрхүү пенал хэрэгтэй байх гэж бодож байна. Нэг 5 дугаар ангийн. Эсвэл энэс та нар өөрийг авсан ч болно. Өөртөө пеналаа сонгоо. Тэгээд өөрийнхөө таалагддаг пенал. Цүнх болохоор заяа нэг иймэрхүү. Гэхдээ ийм амар чимэглэлтэй биш. Зүгээр нэг ийм нэг олон тасалгаатай гэдгийг чинь нөгөө ингэж хэлж байгаа байхгүй юу? За. Тэгээ өөр болохоор шугам, тэгээ өнгийн харандаа, палмастер, тэгээд штринг бол хэрэггүй баг. Та нар ингээд юмаа ингээд буруу зүйл бичингүүтлээ заяа нэг штринг ашиглаад байвал заяа ингээд та нар дандаа ингээд буруу дандаа ингээд алдаад байна гэсэн үг. За part 2-ороо 5 дугаар ангийнхаа зарим зүйлсүүдийг ярив. За тэгээд баяртай.